Ер нь одоо эрчим хүчний реформд өөрчлөлт хийхин тулд үн тарифын зав өөрчлөлт хийх ёстой гэдэг байна шүү дээ. Тэгэхээр иргэдийн нуруунд дээр ачаал өгөхгүйгээр одоо үн тарифт яаж ер нь өөрчлөлт оруулах зохистой юм бэ? Ер нь л яг нөгөө улсын хурлын гишүүний үндсэн хөргөл ерөөсөө хууль босруулах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих. Тэгэхээр бидний одоо зориод байгаа юм бол цалин хамжийн тухай анхдагч хуулийг одоо ингээд босруулаа явж байгаа л да. Тэгэхээр энэ хуулиар бид нар өрсөлдөөн зах зээл рүү цаашаа явах нь зүйтэй. Өрсөлдөөний үр дүндэл тэр зах зээл дээр байж болох доод үн тогтноо. Тэгэхээр хэдүүлээ системээ өөрчилё гэдгээр л энэ дэр ингээд маш савгүй ингээд ажиллаа явж байгаа. Тэгээд бусад асуудал бол мэдээж засгийн газрын ажил. Тэгээд бид хэдүүл ерөнхийдөө нэг юм л байх хэрэгтэй л дээ. Засгийн газар хуулийн хүрээнд ямар үр хүлээсэн ажиллаа хийх хэрэгтэй. Улсын хурал хуулийн хүрээнд, улсын хурлын гишүүд хуулийн хүрээнд ямар ажил хийх ёстой, тэрийг л хийх ёстой. Тэгээд тэрийг л бид нар хийх гээл одоо хичээл ажиллаа явж байна. Өрсөлдөөнийг бий болгох ёстой гэж байна. Тэгэхээр ер нь бол төрийн дээр төрийн өмчт компани байх шаардлагагүй гэж үзэж байна одоо нөө. Ер нь л яг хараа манай хүмүүс бас нэг ингэж яриад байгаа хгүй ингээд либералчлал гэхээр заавал одоо компаниудыг ховчлох ёстой энэ төр гээд. Тэгэхээр бол энэ либералчлалын асуудал дээр тэр ховчлох асуудал ерөөсөө юу биш. Одоо бидний өрсөлдөөн зах зээл нэвтрэхийн тулд заавал компаниудыг ховчлсны дараа л өрсөлдөөнөөр шилжнэ гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Яагаад тэгэхээр тэр өрсөлдөөн тэр төрийн өмчтэй үйлдвэрэн ч орж олно, төр хувийн хөвшил хамтарсан ч орж олно, хувийнх нь ч орж болох байхгүй юу? Тий. Тэгэхээр заавал төр ээжэж орж болохгүй гэж хэлж ерөөсө болохгүй. Тий. Зөвхөн мэдээч нөгөө төрийн өмчийн хэдэн компаниудын үйл ажиллагааг сайжруулахын тулд тодорхой хэмжээний хувийг олон нийтийн болгож, хувийн эвслийг оруулж ирж, менежментийн сайжруулах эрэлт хэрэгцээ байгаа юу? Байгаа. Тий. Манай улсын эрчим хүч ерөнхийдөө бас нүүрс дэрлэг тулгуурлаад байна шүү дээ. Тэгэхээр энийг ер нь бол нар сахины энерги систем авах юм болов уу юм уу? Тий. Ерөнхийдөө бид нар чинь тархамл их үүсвэр за тэгээд нөгөө айл өрхүүд нэг нарны панел тавиад батарей тавиад шүлжээ рүү борлуулах тий энийг бол бид нар өөрсдөө маш сайн дэмжиж ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээ одоогоор журмаар зохицуулж байгаа бид нар одоо хуулийн дээр нэлээд сайн тусгаад өгөхөөр энэ талын одоо бизнес бол нэлээд сайн хөгжин энэ маань одоо тэр их үүсвэрийн дутагдалыг одоо бууруулахад бол хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа.